Шинэ жилийн баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэ баярын өдрүүдэд эмнэлэг цагдаа онцгой байдлын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогод өвчин, архаг хууч өвчин сэтэрдэг. Иймд шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд олон нийтэд болзошгүй эрсдлээс урдсан сэргийлэх тухай онцгой байдлын газраас анхааруулах мэдээлэл хийлээ. За, юуны өмнө телевиз үзэгчдээ нараа мэндийг дэвшүүлье. Бид бүхэн одоо шинэ жилээ тэмдэглэх баярын одоо энэ эмоцтой өдрүүд одоо эхэлсэн байна. Тэгэхээр онцгой байдлын байгууллагаас дараах хэд хэдэн зүйлийг анхаараач гэж хүсэж байна. Нэгдүгээрт нь энэ хараа хяналтгүй нялх балчир өндөр настай хүмүүсүүдэд орхихгүйгээр бас асуудалд анхаарахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй болон бусад энэ зорилтод бүлгийн хүүхдүүд маань эрсдэлт үүсэх ийм магадлалтай байна шүү гэж. Хоёрдугаар манай ард иргэд гэсэн сүүлийн жилүүдэд энэ Бенгалийн гал салют тийм ээ пиротехник гэж яддаг шүү дээ. Энэ үйл ажиллагааг бол нэг их тийм амьдрал ахуйд хэрэглэхгүйгээр энэ зөв зохистой үйлдэл сурж байгаа. Тэгээ энийг бас иргэд маань анхаарад ийм одоо өөрт үр өгөөжгүй аюул эрүүл мэнд тохирох ийм нөхцлүүдтэй техник хэрэгсэл багаж төхөөрөмжтэй битээ аваач, битээ хэрэглээч. Тийм одоо үйлдэлийг битээ гаргаач гэж ингэж бас хүсмээр байна. Худалдан борлуулахаар хүсэж байгаа иргэд аж ахуйн нэгж гэсэн ийм чанаргүй бүтээгдэхүүнүүдийг ад иргэдэд үйлчилж бусдад одоо ийм эрүүл мэнд ан насных нь одоо золиос болох ийм үйлдэлүүдийг бас битээ гаргаач. Энэ тал дээр иргэд маань худалдан авалт хийхдээ ч гэсэн тэрийг анхаараач гэж. Зөвхөн 1-2 минутын хугацаанд энэ зориултын зөвшөөрөлтөй энэ аж ахуйн нэгж байгууллагууд тэр рүү хат маань ингээд салют буудан тийм ээ. Тэгээ энэ нь үйл ажиллагаанд сайхан амрагдал явуулж гэр орон ахуй нөхцөл дотор ийм зүйлүүдийг одоо худалдан авахыг бүр чанд цээрлээч гэж ингэж хүсэж байна. Гуравдугаар гэр орныхаа галаа хэлгүй байдлыг бас анхаарч явахгүй бол болохгүй нэ. Хүүтний үйлрэл ихэлсэн бас хүүтэрж байна. Тэгэхээр энэ дээр галгаа нэмэгдэж байна, халаалт нэмэгдэж байна. Цахилгааны ачаалал үүсснээс болоод галаа хэлгүй байдлууд хангахдаггүй юм нөхцлүүд байна. Тэгэхээр энэ тал дээр анхаараач гэж. Дөрөвдүгээрт ингээ баяр наадмын амралтын өдрүүд манайхан өдөө орон нутаг салхинд гаргасан нэрээр дээр ингээ гарч байна тийм ээ. Тэгэхээр энийг бас хувийн бэлтгэлүүдээр машин техникүүдийн бэлтгэлүүдийг сайн хангахгүй бол тэгээ туулах чадвар багтаа ийм тэрэгнүүттэй яваад дуудлага эрсдэлд орох юм дуудлагууд нэмэгдэж байна л дээ. Энэ тал дээр ирж байна анхаарад шинэ оноо одоо эрүүлийн сайхан баяр баясгалантай огтаасаа гэж ингэж л хүсэж байна да. Тиймээс та бүхэн баярын өдрүүдэд сонор сэрэмжтэй байж гал гарах болон бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн бага насны хүүхэд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байх, хоол хүнсээ зөв сонгох, аюулгүй байдлыг хангаж гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалахыг зөвлөж байна.